100 жил хон шиг амьд явснаас нэг өдөр ч гэсэн галзуу бар шиг явъя. 1990-ад оны сүүл үед Авдрантын онцгойд толгойтын нэмлав гэж айхтар атман тодорсон юм. Тэр үеийн шар хөвлөлүүд амтаа болгон л түүний тухай үлгэр домогшгол юм ярьцгааж байсан да. $1975 онд төрсэн Гэрэлмагийн Нямлав гэж ээжээрэн овгөлсөн энэ залуу толгойтын зүүн салаанд хүүхэд насаа бусдын адил тоглож дөрсгүүдэж өнгөрөөсөн юм. Түүний бага насыг мэдэх толгойтын залуус Нямлавгийг туулгоолд усанд оруулах гэж буун ажил болдог байлаа. Хүүхдүүд өртөөчлөн үүрж хүрэгдэг байсан гэж шоронд дурсж байлаа. Гэрэлмагийн Нямлавг хүүхэд байхаас л чанга биетэй хөдөлгөөнтэй нэгэн байж. Тэрээр 19 наснда найзуудынхаа хамт том ажил хийж том болно гэсэн мөрөөдөл нь аавын хаалга татахад хүргэсэн юм. 1994 онд баг өмссөн хэсэг залуус толгойтын зүүн салаанд Говьалтай аймгаас нойлуур арьс шир ачаад ходорж ирсэн ГАЗ 53 маркийн машинтай чэнжүүдэд буудулган жолоочийг нь өөрийн зууганд хүлж хайсан хэрэг гарчээ. Монголын цагдаа тэр даяараа гэмт хэрэгтэнгүүдийн араас хөдөлжээ. Гэмт хэрэг үйлдсэн залуус Оросын хил машинтайгаа давж бүр лөөжникийн зах руу орсон байна. Оросын тусгай хүчин Монголын цагдаа нар лөөжникийн захыг бүслэн байж гэмт хэрэгтэнгүүдийг барьсан байна. Олныг зочиосон энэхүү хэргийг Гэрэлмагийн Нямлавг, Майдрын Баян мөнх, Бэгд сүрэнгийн ган тулга, Төрмөнхийн Товод орж нар үйлдсэн байна. Монгол телевизээр гэмт хэрэг хийсэн залуусыг гар хөлд нь гавданг зөөлгөн гал тэрэгнээс буулгаж байгааг үзүүлсэн юм. Өндөр нуруулаг залуус юу ч болоогүй мэд энэ эмзэглэн зогсож байлаа. Ингэж Нямлавг хэмээх залуугийн яруу алдар додрон гарсан гэхэд болно. Монголын шүүхэд дээрэм хийсэн зандалжлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд Гэрэлмагийн Нямлавгд 21 жил, Б ган тулгад 18 жил ял өгсөн байна. Дойлын гэмт хэргийн эзэд болох 6 залуусыг олон гэмт хэрэгтэнгүүдийн айдсыг төрүүлдэг Авдрантын онцгой руу илгээсэн байна. Тэр үед Авдрантын онцгойд 100 гаруй шигшмэл хоригдлууд ял идэлж байлаа. Заримаас нь дурдвал халахын шоронгийн овгор том цогц сайхан, бүдүүн нар мандах, буурал чимба, гоох даваа сүрэн, жаданбагийн сэргэлэн, зантгар төрөө дамбын од, зэдингийн оюун бат, өндгөөгийн хүрлээ, батагийн батчулан, туба алтан тулга гээд тоод тал нь 10 жил шоронд хоригдох ялтай хүн амтай хэрэгтэн очдог зэрэглэл өндөртэй хорих байв. Гэрэлмагийн Нямлавг тэргүүтээ 6 залуу ирж анх удаа нэгэн зэрэг олон хоригдол ирсэнд бүгд гайхаж байж. Жилдээ 1-2 л шийдсэн хулгайч нар ирдэг шорон байж л дээ. Залуус Авдрантын онцгойд атман болно гэсэн зорилго тавиад очсон байна. Тэдгээр залуусыг олон жил шоронгоор явсан Халига Бадгэрэл гэдэг хоригдол галдан авч шоронгийн дэг жаягийг заасан гэдэг юм. Дан ганц хүч бираар атман болно гэдэг амны хох. Онцгой шоронгийн хулгайч нар бүгд худахтай. Хэн ухаантай ямар нүүдэл хийхээс овгор атманы асуудал шийдэгддэг юм гэж зөвлөсөн байна. Гэрэлмагийн Нямлавгч шоронгийн дэг жаяг ухаанд гаргуун сайн суралцаж төмөр өргөн биеийн хүчний дасгал байнга хийснээр биеийн задраад сайхан залуу болсон байна. Шинээр ирсэн чи Гэрэлмагийн Нямлавг өөрийн байр суурь олсон хэдий ч улам ихийг хүсэж байв. Бусад галынхныг оролдож зарим нэгийг нь шоглож орхидог болжээ. Залуу нас хүж бираран онцгойроо дасрах гэсэн оролдлогыг шоронд нөлөөтэй Шандын бат сайхан, Балдан жамцын баяр сайхан нар ажиглаж байж. Шандын бат сайхан энэ муу мангар бацаа нэг дээшээ гарвал дийлдэхгүй шүү. Аимшигт дарангуулж болох шинжтэй гэж ярилцсан байна. Тэгээд тэр хоёр Гэрэлмагийн Нямлавгийг алхахаар үгсэн шийдсэн байна. Ингээд өвдийн цайны үеэр Шандын бат сайхан Нямлавгийн араас нь гиндүүлэн дэвэрж, барын бамбар хожид баяр сайхан цээжин тус газар 3 хутгалаад
Нямлавгийг алдсан байна. Нямлавг баяр сайхныг өшиглэн унгаад бад сайхныг мултраад та нар арай л амжсангүй тэгээд энийхт нь цээжнээс нь цус бөриглэн урсаж байсан гэдэг. Хянагч нар гүн ирж бад сайхан баяр сайхан хоёрыг сахилга руу аваад явсан байна. Нямлавгийг хутгалсан барын бамбар гэхээр хэргэн ганцаараа дан 2 жилийн гэндэнд суух ял авчээ. Харин Шандын бат сайхан Төв аймгийн мөрдөнгөөс ял нэмүүлэхгүй хэргэн сэгсрээд иржээ. Энэ үеэс эхлэн Гэрэлмагийн Нямлавг авдрантын онцгойд хүчээр авч эхэлсэн юм. Өдөр болгон сунгалдаг хүчний бэлтгэл хийдэг болж. Түүнийг 3-4 хүн ил бэдч дийлхэ байсан сайн зодоон жуулсан аж. Шоронгийн эргэлт болгон Нямлавгийн гараар ордог болов. Өөрөөр хэлбэл хоригдол болгон Нямлавгад эргэлтийнхээ мөнгө төгрөгийг өгдөг болсон байна. Энэ үеэс эхлэн онцгой хорих Нямлавгийг хянах боломжоо алгуурхан залгиулж байлаа. Харуул хянагч нар Нямлавгаас мөнгө зээлж барьцаанд орсон юм. Ийхүү Гэрэлмагийн Нямлавг авдрантын онцгойд улам томорсоор хоригдлуудаар худаг дамганы хайрцаг, бүрээд гутал, чулуун шадар гэх мэт зүйл хэлэгдэг болсон байна. Мөн Нямлавг галдгооны ахлах тогоож болсон учраас хоригдол бүхнийг ходоодоор нь барих болсон байна. Дээрэр мөн аргирийн эргэлт сайтай хоригдлуудыг галдан авдаг байж. Онцгойд томорхын хэрээр эдэлж хэрглэж байгаа зүйлс нь хүртэл чамин болж хүзүүндээ том бүдүүн алтан гинж зөөж луун хээтэй нөмрөг нөмөрж арслангийн толгой бүхий чулуун даяг тулан явдаг болжээ. Мөн 2-3 бие хамгаалагчтай болж өөдөөс нь үгсэрсэн хэнийг ч болов зодхоос илүүтэйгээр яргалдаг, ял нэмүүлдэг байлаа. Гэрэлмагийн Нямлавгийн шорон санаа шургуу хоёрыг хаалхын шорон барж идэхгүй гэж хоригдол болгон ярьдаг байж. Авдрантын онцгойн дараага дамжин цэрэнг Нямлавг атхандам бүрэн оруулж чадсан гэдэг. Өгөн дөрмөндийн хоригдол хянагч дарга нарын өмнө малгайхан аман зайнаас нэрэ хэлдэг учиртай. Хорихын дарга дамжин цэрэн Нямлавгтай цог уйлдвэрийн хашаанд алхаж явахдаа Нямлавг гинэт зогдуулсан хулгайч нарын өөдөөс харин шээж эргэтнээ сэгсрээ зогсож байхад хорихын дарга хүлээгээд зогсож байдаг байв. Нямлавг шээжгээд та юу гэж ярьж байлаа гэдэг байсан аж. Уйлдвэрийн хашаанд байсан хоригдлууд аман ангаагаад л үлдэнэ. Нямлавг хоригдлуудад өөрийг нь хүчтэйг илтгэж буйна энэ юм. Мөн Нямлавг галзууханд 40 гаруй төрлийн жинжал худаг хулгаруудаар зөлгүүлээд сууж байхад хорихын орлогч дарга орж ирээд нэг удахыг нь барьж үтсэн. Мөн сайхан хийж шүү. Гэхэд Нямлавг "Хөөе, чи миний өрөөнд орж хоол ид." Гэхэд хорихын орлогч дарга "Дөнгөцөө хоолоо идсэн" гэвэл Нямлавг "Өгсөн хойно. Чи юм тансаг хоол наранд жидэхгүй." Гээд тогооч мэрэгжилтэй ялтнаар хийлгсэн шарсан дахин авчруулан идүүлж байх жишээтэй. Нямлавгийн тусгай өрөөнд тухайн үед хамгийн том байсан 29 инчийн өнгөт телевиз байдаг байсан бөгөөд олон давхар хэвс дэвсэж чонын арсан дээр суудаг байж. Та за хүртэл касет өрж бас нэг өрөөнд шоронд хамгийн хэрэгтэй молког авдраар нь 5 хийдэл хурааж сар болгон Нямлавг нэг эрүүхэр зоонд оруулан махлана. Гэдэс дотрыг нь нинжа нарт өгч Нямлавг ердөө 2 гуйны махыг хэрэглэнэ. Хотын хамгийн үнэтэй супермаркетад байдаг өндөг хяма өдөртөө Нямлавгийн өрөөнд овоолгоотой байдаг. Дэрбэр үй зайлсангийн эмнэлэгт хэвдэхээр явна. Явахдаа 40 битэн хорхог өрөм ааруул савсаваар нь авч явна. Эмч нарт өгөх гэж тэр. Онцгой эмч хэмээх хижээл эмэгтэй Нямлавгийн өгнөөс гарахгүй. Нямлавг цагаан алчуур мөрөн дээрээ дохоод эмчийн өрөөнд орно. Эмчтэй эримийн ажил хийчихэд эмнэлэгт хэвдэг бижиг хэнд өгөхөн шийднэ. Эмнэлэг гэдэг бол хулгайч нарын хувьд сочи дамрах эрхийн бижгэл гэсэн үг. Тийм учраас Нямлавгад хулгайч нар байдгаа барин гүйдэг байлаа. Нямлавгаас үйлдэн хэнийг эмнэлэгт хэвдүүлэх, үйлдвэрт ажилуулах, жаанд гаргахыг шийддэг болсон байна. Орхингийг Нямлавг удирдаад байна уу?
хорихын дарга удирдаад өнө гэдг нь эргэлзээтэй болж. Нямлавг зайсанд байдаг хорихын төв эмнэлэг рүү явахдаа ажлын бургон дүүрэн худаг шадар гэсэн зүйлээ авч явдаг байсан гэдэг. Зайсангийн дамжинд Нямлавг дээрмийг өөрийнхөө зоргоор хийдэг байж. Казино инх баатараас 500 мянган төгрөг өгөхийг шаардахад заадах нь бүрээ зангаар дадгалцжээ. Тэгэнгүүт Нямлавг балбаж цусыг нь уулган дарамтлж мөнгө авсан гэдэг. Дамжингийн хоригдлууд талдал дээшийг нь хуваарлагдан ажигдхан хүлээн энд сааддаг байлаа. Бүгд ялны мөлж байгаа чанга гарууд шүү дээ. Нямлавг хөө чи тэрийг өг гээд шаналгаад явахгүй. Тэгэхдээ эргэлт авахыг нь хараа зогсож байдаг байж. Бүгд ирж халахын шоронгийн хаанд 10 мянгаас эхлээд 100 мянган төгрөг хүртэл өгдөг байж. Нэг удаа баруун аймгаас хүн амны хэрэгтэй ирсэн овгор хулгайж Нямлавгад эргэлтээсэн өгсөнгүй. Аймгийн арслан цолтой энэ нөхөр байшингийн хананд хүн савж алсан хэрэгтэн байж. Тэгээд Нямлавгийг дуудахад пэдэг алгасаар орж ирсэн байна. Нэг хүн алчсан хүн дахиад хэнийг ч зохиход бэлэн байлаа. Нямлавг нөгөө хүчтэн гих нөхрийг хамарлуу нүмергөөд нэг өшгөлөхөд 120 кг жинтэй залуу нүдэрмхийн зур шалан дээр тэрийг хадан унжээ. Нямлавг цус нүжтэн холиод өмдөг нь шувтлан нэг хоригдлыг наадхыган эмэн гэсэн байна. Ингэж тэр хөө арслан цолдоо том эрийг шорон татман болох ирээдүг нь өгөө хийсэн юм. Оройхон хэрд Нямлавг дамжингийн бүх овгор хулгаруудыг зоглуулан өрөөнөөсөн өнгөтэй эд зүйлэн авчир гэдэг байлаа. Нийт 20 гаруй цөнх гутал хувцас цоглуулна. Дамжингийн хянагч нар та ийм их хувцсаар яадаг юм бэ гэхэд Нямлавг би 100 гаруй хулгайч тэжээдэг юм гэсэн гэдэг. Дэрбэр тэрих хувцсан авдрантын онцгой хоригдлуудад тарааж өгдөг байсан юм. Нэг удаа хоёр хянагч зоош нь 20 мянган гутлаан даглуулах гээд зоо руу оруулсан байна. Тэгэд гутлаан авах гээд очтол төрийг нь таарад бодин шиг болгочихсон байж. Хоёр хянагч орилж яаж өдөж байна л алруудаа ална гэд бороогоогон барин гудалчин дээр оржээ. Дэгтэл гудалчин овгор Нямлавг л төрийг нь авч бүрээд гудал хий гэсэн хэмээн хэлтэл нөгөө алж идэх гэж байсан баатрууд дороо ном хорж Нямлавгийн бол яах вэ гэд гараад явчихсан гэдэг. Нэг ядарсан хоригдолд дээрлэхүү харуулыг Нямлавг дуудан хоригдлуудын дэргэд цустаа нь хойлоход нөгөө харуул юу ч хэлэлгүй цаас ажлан явсан гэдэг. Ийхүү гэрэлмагийн Нямлавг Монголын шоронд хүлийн зөвшөөрөгдөд байхад нь өөрийг нь алуулахыг завдсан Шандын бад сайхан Төв аймгийн мөрдөнгөөс хэрэгэн сэгсрээд буцаад ирэхэд Нямлавг өрөөндөө дууджээ. Бад сайхныг өрөөндөө оруулаад зохиж унган сэг болтол балбад харманд нь худаг хийгээд нохоо шиг чирэн харуулын байранд авчраад наад сэгэн ав. Наад новшид чинь алуулна гэж байхгүй шүү. Урд нь намайг барын бамбар гэдэг хулгайчтай нийлэн алах гэж хутгалж байсан юм. Сая эренгүүтэл намайг дахин алах гэж худаг өрөнд хайрлаа. Худлаа гэвэл харманд нь худаг байгаа. Наад хулгайч чинь худагтай нацалдаад гараа зүсчихсэн. Гэд өөрийнхөө гарыг үзүүлсэн байна. Дэрбэр аль хэдийн өөрийн гараа зүсэж орхисон байсан юм. Шандын бад сайхан бол хэр баргийн гайгүй ялтанд нохоо шиг зодуулахгүй. Тоолгой сэрэг өгийн баялаг сайтай хуулийг өөрөө зохиосон юм шиг ярьдаг нэгэн байсан бөгөөд. Дорногов аймгийн ар шандын овгор гээд харбараа намтар түүхээр элбэг нөхөр юм. Шандын бад сайхан Нямлавгийн шургуунд ороод идэх хоолоор нь сойгдож өдөрт 2 ширхэг хар урлаар хийсэн мантуу идээд бүтэн 3 сар бор зүрхэрийн шоронг мэрж явсан гүргэр гар байлаа. Гэрэлмагийн Нямлавг ийхүү авдрантын онцгойд хаанчлалан бүрэн тогтоож жинхэнэ дураараа юм шиг дөргиж дунд чөмгөөрөө жиргэж байсан юм. Өдөртөн үйлдвэрийн байрны дээвэр дээр суун алсыг харна. Тэгээд эргэж ирээд хүн яргалах ажилдан ордог байлаа. Зүгээр ч хүнд хоол өгч чаддаггүй байлаа. Зөөвөн хийгээд л үлдэгдэл дээр нь нус цэрэхийн "Ой, квадрат төмөр ватран хоолоо ид" гэд өгнө.
Цаадах нь овгоор надад хоол өглөө гэдэл баярлан сайрхан яриад л идэнэ. Дүүний гал хамууд ч гэсэн зөв хоол идэж чадхан байсан гэдэг. Гэрэлмагийн нямлавг нь шоронд 3 удаа гэрэлсэн бөгөөд 2 дахь гэрлэлт нь сэрүүлэг сонины сурвалжлагч Мөнх Баясгалан гэдэг хүүхэн байлаа. Сэтгүүлч хүүхэн нямлавгийг харангуйтаа л унан тусан дорлож сөөн бүгж бэлгэн давж нэг хэсэгтэл шоронгоор дагнсан гэдэг. 3 дахь эхнэр нь оюутан охин байсан гэдэг. Нямлавг цагаан сарыг өргөн дэлгэр дэмдэглэдэг байсан юм. Тэрбээр 3-4 ууз чануулан тавьж өрөөндөө орж ирсэн хоригдол болгонд 100 г болор арх өгч ахмад хоригдлуудтай 10,000 төгрөг барьж золгодог байсан юм. Ийм хэмжээний том цагаан сарыг шоронд хэн ч урд өмнө нь хийж байгаагүй гэдэг. Нямлавг шоронд тасрахын хэрээр наранд ч нөлөөтэй болж томоохон бүс компани эздэд чулуун шатар гайхалтай хийцтэй сэрийн дугаартай эрдний чулуун иштэй чинжал худаг явуулдаг байв. Ийм бэлэг хүлээн авсан компани эзэд шоконд орон нямлавгийг эргэх гэсэн биш дайлуулж цайлуулад буцдаг байсан гэдэг. Нөгөө төгөр нямлавгийг цагаан шонхрын инх тавны эсрэг сөргүүлэн тавих хүчний байгууллагын талд бодлогч явагдаж байсан гэдэг юм. Дэрвэтгүй инх тавныг нямлавгаар хороолгох нууц төлөвлөгөөж байсан гэж ганц худгийн довгорууд хожим ярьж байсан гэлцдэг. Гэрэлмагийн нямлавг би халахын шоронгийн хаан гэсэн гүн бад итгэлтэй болж ирлээ. Түүнийг унтаж байхад нь сэрэхгүй тулд зазангийн хянагч нар гудлаан тайлж явдаг болтол нь жижиг гэрв. Тэрбээр онцгой хулгайч нарыг харцаар хөдлөгдөг болжээ. Нийтийн байранд халамцсан ороод ирэхэд нь нам гүн болж нямлавгийн хороомон гудалд дажигнахад хулгайч нар навтас хийдэг байж. Дэрбээр онцгой 100 гаруй хулгайч нарыг өмнө нь суулгаад муу сайн лалруудаа намайг ална гэж ярьж байна гэлөө. Би бол төгс суулгаж 20 г төмрөө бариад хүрээд гар хөлийг чинь хуг зохиод өгье. Та нарыг наранд таран шан хүлээж байгаа. Намайг бол Монголын бүх компани захирлууд хүлээж байна. Та нарыг бүгдийг чинь засаг хоолнд оруулан шунавшнуудаа гэж эвдэрдэг болжээ. Нямлавг нэр төрд аимшигтай дурлаж байлаа. Намайг хэн юу гэж байна? Наранд миний тухай ярьж байна уу? Сонин хэвлэлд муулаагүй үз гэж асуув. Бооны нөхдийнхөн үгээр бусдыг дээрлэгнэ. Хоригын удирдлагад өгсөн өргөдөл гомдлыг нямлавг хэдхэн минутын дараа барьж орж ирээд муу сайн лалрууд бүх сухлаа гэд балбдаг байж. Гэрэлмагийн нямлавгийн хуур ах болох ландаг бадцын гэл. Нямлавг чамайг халахын шорон хүлээн зөвшөөрч байна. Одоо чи зүгээр л зогс. Хулгайч нарын хоолоор оролдож болохгүй. Одоо зогсчих гэж зөвлөсөн гэдэг. Гэвч нямлавг зогсож чадсангүй. Хулгайч нарыг дарамтлж өөрийнхөө булшны нөхийг уухаж байв. Харин нөгөө талд төвний энэ дарамтыг дэсгэ байсан хулгайч нар эгзэгтэй мужийг хүлээж байлаа. Шоронгийн атманууд нааран дээрэн алуулдаг түүх давтагдах дээрэн тулсан байв. Нямлавгийг алхахаар Сэддийн бат, Цэндийн баян мөнх нар тохирсон байж. Исватан хүн амны хэрэгээр 25 жилийн ял авч Гянданд 1 жил 6 сар суугаад онцгойд ирсэн нэгэн бөгөөд Сэлэнг аймгийн Харьяат бөгөөд Орос улсад цэргийн сургуульд сурсан тагнуулын ерөнхий газар ажилладаг байсан гэд явсан газар ярих юмтай чанга ялтан байлаа. Зэ баян мөнхч ялгаагүй хүн амны хэрэг үйлдсэн ноцтой итгэхэд байлаа. Зэ баян мөнхийн галхам Симба Бэмбжов гэдэг хоригдолд эргэлд ирсэн байна. Галын ахлагч Зэ баян мөнх 20,000 төгрөг нямлавгад авааж иж өгтөл ихэд голж лалар минь 20,000 төгрөг өгч байгаа юм уу? Энд чинь мөнгө юм уу? Ингээд зохин унгаад нохоо шиг балбан аманд нь мөнгийг нь уран чихсэн байна. Энэ явдлаас үүдэн өс хонцонгийн зангилаа үүссэн гэдэг. Батагийн хувьд мөн л эргэлд иржээ. Бата эргэлтийн байранд ээж дүү охиныхон хамтаар уулзалтанд орсон байжээ. Шоронгийн хаан орж ирэхэд нөгөө хэд чинь хамаг байдган өгсөн ч нямлавг нэг их тоолсонгүй.
Тэрээр Бата хамаа би хотод байгаа нэг хүүхэнд захиа өгөх гэсэн юм. Дөө өхөнд ч өгчихгүй гэсэн байна. Бата юу ч бодолгүй тэгдэг гэсэн байна. Тэгтэл дөө өхнийг нь дагуулan нөгөө өрөөнд оруулан худаг тулгаад янзалж орхисон байна. Батаг ээжтэйг нь сууж байтал дөө өхн нь хажин царайлж орж ирээд "Аха та шоронд ингэж амиа авч явдаг юм уу?" гэсэн байна. Энүүгөө Батагийн зүрхэнд сум шиг зоогдсон юмсан ч ус хонзонгийн хурцхуудаага ээнхүү эрлэгдэжээ. Нэг удган эмгэн шоронд хоригдож байсан хүүгэн эргэж ирэхэд нямлавг түүнд мэргэлүүлсэн хаж. Тэр эмгэн "Чи чинь шоронд 3 удаа гэрэлсэн ихэд байх нэ. Шоронд суух хугацаа чинь дууссан байна" гэж. Харин энэ явдлаас яг 7 хоногийн дараа 2001 оны 10 дугаар сарын 24-ний 6 цагт Бата Баян-мөнх хоёр худахтай гараан эскочор ороож байлаа. Нямлавгийг ална гэдэг амаргүй асуудал. Өрөө нь камертай. Өрөөнийхэн үүдийг бүдүүн залуугаар мануулдаг байж. Эхлээд Баян-мөнх хорон манаач залууд худаг дулхан хөдөлгөөнгөө болгож байв. Бата өрөөнд орвол овгор дээж харан хэвдэж байлаа. Тэгэнгүүт зүрхэн тус газар нь эхлэж худаглаад дараа нь сэглэж гарсан байна. Нямлавг өндийсэн хэдий ч хоёр гартай худагтай хүний өөдөөс олигтой эсэргүүцэж чадсангүй. Муухай орилн нэг хашгираад дуугүй болж. Бата нээлцос болоод гарч ирээд гүйцэж эхлэх хамаа. Ингээд санаа алдахад Баян-мөнх яг өгсөн үү гэлээ. Бата амьсгатал байна. Гэхдээ уудахгүй өөхөх болов гэхэд Баян-мөнх "Амьд гарвал цаад чинь бид хоёрыг нохоо гөлөг шиг тарчилгаж ална. Гүйцэнэ" гэд орсон байна. Түүнийг ороход нямлавг гэдсэн цовжчихсан. Нүдний цөцгийг урсчихсан. Хоол нь хэржигнэн дуугарч байж. Баян-мөнх түүнийг дахин худахаараа хэд зоон хоолойг нь хэрчиж гарсан байна. Ээнхүү 27 настай гэрэлмагийн нямлавг өрөөндөө дөжхаруу хоdoglуулан нас барсан юм. Баян-мөнх хэрэгэ дангаараа үрэх гэж оролдсон боловч бүтээгүй бөгөөд хүлээлгийн өрөөнд амиа хорлсон юм. Харин Бата цаазаар авахуулан төрийн цээрлэл хүлээсэн билээ. Нямлавгийн эдэлж хэрглэж байсан зүйл машин дүүрэн ачаа болж байсан ба дүүний хүртгийнх нь харманда 700 мянган төгрөг байсныг олсон байна. Харин хулгайч нарын нүдийг унагадаг байсан бүдүүн алтан гинж нь алга болсон бөгөөд хулгайч нар засангийнхан өөд татсан болов уу гэж ярьдаг юм. Хүчирхийллээс хүчирхийлэл төрдгийн тод жишээ нь энэ юм. Нямлавгийн олон атманууд Тэнгэрээс заяасан халахын шоронгийн хаан хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Дүүнийг насурахад олон хулгайчийн нуруунд дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг болсон хэмээн ярьцгааж байсан гэдэг.